За мэдээж бол сайхан тал гэх нь бол ард иргэдийнхээ дэмжлэгийг аваад төр түвшинцээ сууна гэдэг бол томоохон хариуцлага. За өглөөний мэнд. За тэгэхээр өнөөдөр өглөө тест өгдөг цэглэгээ станц дээр ирж байна. За энд орж ирэхэд бол бас надад сайхан сэтгэл төрж байна. 2012 оны 10 сарын 20-ны засгийн газрын 99-р тогтоол гарч тест өгдөг цэглэгээ станцын 7 дахь турбин буюу 123 мегаваттыг өргөдөх хэв шийдвэр гарсан. Түүнээс хойш нийт 18 сарын хугацаанд бол угсарч үйлдвэрлэж угсарч дуусгасан. За өнөөдөр яг 7 дугаар турбины удирдлагын шийдний ажил бид зогсож байна. За өнөөдрийн байдлаар энэ турбин маань хэвийн ажиллаж байна. Өнөөдөр 3000 м 3000 оборот минут эргэж байна турбин маань. За 121.8, за 122 болчлоо. 122.8 мегаватт өгч байна. Гэдэг маань их маш томоохон хүчин чадлаа шинжлэлийн засгийн газрын хийсэн эрчим хүчний салбарт хийсэн энэ томоохон бүтээн байгуул томоохон хөрөнгө оруулалт гэж ойлгож байна. Тэгэхээр яг хүмүүс 122 123 мегаватт гэхээр хүмүүс бас сайн ойлгохгүй л дээ. Би зөвхөн зөвлөл хэлчихье. 123 мегаватт гэдэг нь доронтын станц, дархны станц, эрдэнтийн станц гурвыг нэгтгсэн хэмжээний том хүчин чадал. Одоо жишээ манай дархны станц гэдэг гэвэл одоо 48 мегаваттын станц шүү дээ. Энэ гурван станцын нийцсэн хүчин чадалтай хэмжээний том хүчин чадлаа. Энэ зөвхөн эрчим хүчний хүчин чадлаас гадна дулааны томоохон хүчин чадал хамтд орсон 188 кг дулаан гэдэг маань бас л нэг томоохон хорооллын дулааныг хангах хэмжээний хүчин чадал. За манай станцын 123 мегаваттын турбины өргөтгөл манай станцын хүчин чадлыг өргөтгөхийн зэрэгцээ манай хэрэглэгчдийн дулаан цахилгаанаар эрчим хүчээр найдвартай хангах нэг хүүсрийн нэг болсон. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын дулаан цахилгааны эрчим хүчийг 2015 16 оны өвлийн хашаалыг давхад манай энэ 7 дугаар машин маань найдвартай ажиллаж эрчим хүчний найдвартыг хөөсрүүлж чадсан байж байгаа. Энэ төсөл хэрэгжүүлэх талаар бол бид манай одоо инженери техникийн ажилчид мөн эрчим хүчний асаас хамтраад техник эдийн засгийн үзүүлэлтэд боловсруулчид хүлээж исэн. Харин одоо Сонирхол сайдын үед тухайн одоо төслийг танилцуулснаар богинохон хугацаанд хэрэгжих одоо юм боломж бүрдэж өөрөлдөн бол Монгол улсад Улаанбаатар хотын иргэд ард иргэд маань дулаан цахилгааны тасралтгүй хангах ийм нөхцөл бол бүрдсэн юм аа. Тэгэхээр манай тест өргөдөл цахилгаан станц маань 580 мегаваттын хүчин чадал нэг бараг 6 турбинтай байсан. Одоо 7 турбин маань нэмэгдэж орсон. Тэгээ хүчин чадал маань 703 мегаватт болж байгаа. Нэг бараг цахилгааны хувьд бол Улаанбаатар хот гэдэг нь Монгол улсын хэмжээнд 70% хангах болцоотой. За дулааны хувьд бол Улаанбаатар хотын бас 60-аас 70% бол хангаж байгаа. Тэгэхээр эрчим хүчний найдвартай дулааны цахилгааны маш том найдвартай том хүчин чадал орж байгаамаа. Энэ турбиныг ихэд Уралын турбины завод бидний ярьдаг Орос хавтартай бид нар хамтарч 18 сарын хугацаанд маш богино хугацаанд оруулсан. Энэ орснороо эдийн засгийн хувьд бол станц маань мэдээж 580 мегаватт чадалтай байж байгаа 700 болчихоор эдийн засгийн үр ажиллагаа маш өндөр болчихж байгаа. Tá, vai, vai, vai.